За, өглөө намын айлтгая. За, энэ ажлын хэсэг байгуулах нь зөв зүйтэй юм аа. Манай их хурлчин бол олон нийтийн мэд хэрхийг хангах юм бас нэг давхар үүрэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ажлын хэсгээ байгуулад энэ туулын хурдны зам гэдэг маань нэр нь юу болчиход байгаа юм гэдгийг бас олон нийтэд мэдээлэх нь зөв өө. Ер нь энэ олон нийтэд мэдээлэл өгөхгүй, дээр нь мэрэгжлийн хүмүүсийн үгийг сонсохгүйгээр баах юм оруулж ирэл их хурл ч юм уу одоо эсвэл бие даасан манай нийслэл бие даасан мөнгөтэй ч гэнэ тийм хэлийг хийгээд байдаг бол их буруу. Дээр нь эн чинь зүгээр нэг мөнгөний тухай яриаггүй. 2.3 их 80 төгрөгийн төсөвтэй болцсон явж байгаа байхгүй. Тэгээд тараасны яагаад энэ 13 онд ингэсэн 13 байхаа би одоо мартчихжээ. 13 онд тэр гудамж төсөл гэж байхдаа энэ туулын хурдны зам гэдэг юмыг тэр үед нь хийчихвэл тэгтээ туулын хойтлын эрг шүү. Туулын хойтлын эргээр нь ингээд нэвт явуулаад ингээд хийчихвэл энэ Улаанбаатарын төгжрөл мөгжрөл 99% стратеги өвзөө болох юм байна. 13 жилийн өмнөх юм би ярьж шүү. Ингэж одоо нэг зураг мураг гаргаад явж ирсэн. Тэгээд тэр үеийн одоо төсөв төртгийг би сүүлд нэг харахад 500 орчим тэрбум төгрөг байсан байлээ. Хоёрдугаарт нь тараас нь бол одоо тэр хэлээд байгаа нэг километр орчмол нөгөө усан дээгүүр гарах тийм л юм байсан юм байлаа. Одоо бол 7 км явна гэдэг чинь тэр усан дээгүүрээ. Гэхмэч ийм ойлгомжгүй юм болцсон учраас энэ ажлын хэсгээ байгуулад ажиллаж байгаа зөв байна. Хэн нь ахалдгийн бэ? Нэг нь ахлаад олигтойхон шиг ажиллаад өгөөрөө. Би одоо сая босоод Ганбаатар гишүүнийг ахлаач энэ ардчилсан намын бүлгээс ахалчуулаарэ дээр юм биш үү гэж хэлсэн. Ганбаатар байна үгүйгээ тэгж яах юм. Уг нь энэ тэгчүүл зүгээр Батуулд одоо би нөгөө нэг ардчилсан намын бүлэг ахалчуулж яахан сериус нь ажиллаж магадгүй. За тэгэхээр ийм 2-3 юм тодруулмаар тараасыг яагаад өөрчилчихэд байгаа юм бэ? Яг энэ дотор байна л дээ. Бид тэр тээзүү гэдэг дотор нь явж байгаа юм. Төсөв төртг нь яагаад 4 дахин нэмэгдчихэд байгаа юм бэ? За дараагаар нь 10 хэдэн жилийн дараа гэж хэлэх байх л да 10 хэдэн жилийн дараа төсөв төртг ингэж өөрчлөгдөхгүй л дээ. Тэгэхээр энэ дээр тайлбар өгөх хэрэгтэй. Тэгээ нийслэл бас дахиад масрах мөнгөтэй байгуулга болжээ. Өчнөө бонд босгож байна. Эн чинь бас зээл шүү дээ. Тэгээ энэ их мөнгөөр юу хийгээд байгаа юм бэ? Дахиад одоо дэлхий дээр байдгүй нэг юм бид нар хийцсэн шиг байлаа. Энэ манай нийслэл яахлаараа нүүрс нь уурхаатай байдаг юм бэ? Энэ одоо хаанхын ямар гэж юм бэ? Ингээд энэ орон нутгийн төсөв мөнгө олдог арга марга бүх юм болвол жахан дампуурч яваа юм биш шүү. Ийм юм ер нь дэлхий дээр байхгүй шүү дээ. Тэгэхээр би энэ ажлын хэсэг байгууллагыг дэмжиж байна. Харин орё гэсэн гишүүдийг нь оруулаад жаахан өргөтгөхөд явмаар байна. Өшөө нэг юм хэлчихвэн Наранбаатар дарга. Иймэрхүү хяналт шалгалтайгаа ямиг нь цөөнхөр ахлуулад цөөнхийнхээ гишүүдийг жаахан олон болгочихмаар байна. Олон болгочихмаар байна. Ингүүл гэлээ нэг жаахан бодиттой юм болно. Одоо бид нар хичнээн хяналт шалгалт хийв. Их хурл даяар л өчнөөл юм ярьдаг, өчнөөл хүн оруулж ярьдаг, байцаадаг, мөрддөг. Ямар үр дүн гарсан юм бэ? Хамгийн сүүлд оюу толгой хийлээ. Хэдэн өдөр баахан шүс өсөр гэж ярьлаа баах юм боллоо. Одоо оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулахгүй болвол одоо ярьсны хэрэг байх юм. Өдөр болгон 13 тэрбум төгрөг 14 тэрбум төгрөг өнөөдөр сонсголын дараа алдаад байх юм бол бас энэний үүрэг хариуцлага ер нь юу байх? Нэг юм дайчин давшингуй өрөөсөө нэг ажиллаж өгөхгүй маа. Би өнөөдөр зориуд 1 цаг хоцорч ирлээ. Зориуд хоцрох байх өрөөндөө сууж байгаад ирлээ. Өчигдөр би банк хорооны хурал хууль зүйн 2 цаг хүлээлээ. Гэхдээ ингэж яаж ажиллах юм бэ нөхд минь ээ. Энэ бас нэг шүүмжил яваад байгаа шүү дээ. Энэ нэг бидний ийм нэг жижиг сажиг юмнаас болоод хүмүүсийн итгэл алдраад шүү дээ. Цагтаа цуглаад хурдан